And now we have a hotline in Mongolian from Odd Zizke in Ulaanbaatar, Mongolia. Сайн байна уу хайртай багшаа. Бидний хязгааргүй хайраар эдсэлж, цаг үргэлж хамгаалж, нөхцөл болзолгүй энэрэн хайрлагч Майдар бурхан таныхаа амрыг ирж, эрүүл энхийг хүсэн шав бидэнтэйгээ удаан хамт байгаарай гэж хүсэн өрөөе. Өчөөхөн шав би өөрийн хоёр дотоодын ахуй ойлголтоо авшигтнуудтайгаа хуваалцахаар Улаанбаатар хотоос бичиж байна. Нэг удаа би бүтэн сайнны арай ойлын нийтийн бясалгалдаа хоцорж ирээд бясалгаж эхлэхдээ дотроо за нэг цаг хэдхэн минут бясалгаж суулаа гэд нэмэргүй байх та гэж бодоод бясалгаж эхэлтэл мунцсан бололтой. Тэгээд дотоодын ахуй ойлголтоо их багш таныг манай бясалгалын төвд ном тайлж сууж байхыг олж харлаа. Та яг Тайван, Формосагийн ашрамд байдаг шиг өндөр хэсэг суугаад бидэнд ном тайлж байсан ба би таны өөдөөс бусад шавнырын хамт сонсоод сууж байлаа. Мөн таны зүүн талд эмэгтэй лам нар тань руу хараад бидний баруун урд хэсэгт суусан байх нь харагдсан. Үүний дараа би сэрээд өөрийн буруу бодолтой гэмшсэн. Их багш та багахан цагч хамаагүй бясалгал тооцогдно гэж хэлэх тэр үед би бясалгалын төв дээрээ шөнө хоноод үргэлжлүүлэн маргааш өглөө нийтийн бясалгалдаа 4 цаг сууж байж л бясалгасан юм шиг санагддаг байхад хэдхэн минут бол хэд багадна гэж дотроо бодож байсан юм. Эзэн бурхан та цаг үргэлж зөвийг сургадагч шав бид нар ертөнцийн хэд зууралтаастай амьдралаасаа болоод өөрийн хөрөг хүлээж аваад байдаг гэмтэй билээ. Хоёр дахь нь бол их багш та өдөр бүр Supreme Master TV-гээр эзэн бурханы өдөр тутмын хамгийн хүчирхэг залбирлыг альч цагт бясалгалын өмнө уншихыг зөвлөж байгаа билээ. Би саяхны нэг өдөр тутмын хамгийн хүчирхэг залбирлыг англиар нь 4 болон түүнээс дээш удаа уншсан байх. Тэгээд тэр шөнө нь гэртээ бясалгалаа хийгээд үүрээр дуусаад унтаж эхлэх үедээ их багш таныг дотоодын ахуй ойлголттой харлаа. Би санамсаргүйгээр нэг жижиг зочны өрөөний хан нэвтлэн ортол их багш та буудан дээр Сантагийн улаан хувцастай, улаан малгайтай нүдний шилээ зөөгээд бичмэл зүйлийг уншаад засаж байгаа бололтой сууж байсан. Би их багш таныг харангуутаа санамсаргүй хан нэвтлэн орж ирсэндээ уучлал хүсэж нүдэрээ гар хаалга хайсан бөгөөд тэр өрөөнд нэг буудан, хажууд нь нэг жижиг ширээ, бас том савтай нэлээд хідэн тасалгааны ногоон өндөр ургамлууд байсан. Тэгээд би уучлал хүсээд хаалга хийн чимээ гаргахгүйгээр мөлхөх гээд хөдлөлөө. Ингээд би сэрсэн. Сэрэнгүүтээ би эзэн бурханы өдөр тутмын хамгийн хүчирхэг залбирлыг унших нь ямар их эцэслэлтэй ухаарлаа. Их багш таньдаа баярлалаа. Хайрт их багш, оройн дэд эзэн бурхан таны адислал хайр үргэлж хэрзгааргүй билээ. Монгол улс Улаанбаатар хотоос Шав Odd Zizke. Receptive Odd Zizke, thank you for sharing your inner visions. Master has a sweet message for you. Enthusiastic Odd Zizke, thank you for being a devoted God's disciple. Every moment of Kuan Yin meditation is precious. Most individuals in this world never experience direct contact with God, even for 1 second in their whole lifetime. So any moment we can meditate is indeed a treasure. It is good that you are humble enough to recognize when you are wrong. God can correct us easily when we are quick to repent. A repentant attitude at this time is extremely important, as humans in this world have strayed very far from God and must repent to U-turn. Continue to meditate well and use the most powerful daily prayer as often as possible to help uplift your consciousness and those around you. May you and majestic Mongolia be filled with the holy light of the Buddhas. Sending you a big hug and much love. Compassion for animals is intimately connected with goodness of character, and it may be confidently asserted that he who is cruel to animals cannot be a good man. Dr. Albert Schweitzer, MD, vegetarian. We welcome your heartlines, stories, and our cute, loving animal people clips. Please send them via suprememastertv.com/heartline.